Гол нь бол эдийн засгийн сайдын байр суурьуд сонсох их чухал байгаамаа. Ямар байр суурьтай байх нь гадагшаа өгөх мессеж чинь амар чухал байна. Ер нь бол бид нар одоо ингээд нэг улсын нүүрс жоохон хэдэн жил гайгүй үнэтэй авч жагаад тэгээ тэрэнд нь баярлаад төсвөө данхайлгаад зардлаа нэмсэн. Тэнгүүт одоо жоохон буцаал 1-2 сар ингээд нүүрсний онч унгот цалингаа тавьж чадахгүй байдлаар орж эхэлж байна. Тийм учраас энэ 3 төршийн бодлого чинь ийм юм нийлгэл одоо өөрчилж харж явсан зүйл шүү дээ. Тэгээ илэрхийлэх шаардлагагүй гэж хэлэх боломжгүй санагдаад байна. Ялангуяа эдийн засгийн сайд. Олон улс харж байна. Сая ийм зүйлийг л зөвхөн хэлсэн. Нөгөө хууль зүйн байнгын орооны хувьд бол Эрдэнэ мөрөн гишний хэлээд байгаа зүйл маань энэ улсын их хурлын хэн шалгах одоо төр хороо байгуулгаж байгаатай холбогдуулаад за хэн шалгах нь процессуудад ихтэй холбоотой асуудлуудыг нэг тодорхой болгож өгөөч. Тэгээ улсын их хурлын төвшөнд бас нэг талдаа бид нар энэ хэд туйлшрахаас болгоомжлох илүү бас ажил хэрэгч байдлаар одоо энэ хэн шалгах төр хорооны үйл ажиллагааг бас явуулах эндэгтэй холбоотой асуудлууд бас анхаарах шаардлага байна л гэдэг асуудал хэлж байгаа. Тэгэхээр мэдээж одоо юу гэдгийг нь оюутлахын төр хорооны бас энэ шалгалт явагдсны дараагаар бол бид бас алдаа оноо анх удаага тодорхой хэмжээнд бас ингээд шин дэгээр хэрэгжиж байгаа асуудлууд энэ дээр үнэлт өгөлт өгөөд цаашдаа илүү процессыг босронгуй болгох тал дээр хэцүү талаас нь анхаараарай гэсэн ийм саналыг бол бас хэлж шүү.